Манайх хоорондоо ширээгээр хамтдаа ярилцаад тэгээд дараах зүйлсийг бид нар хамтарч бичлээ. За энэ оюуны төв сургуульд өнгөрсөн жилд юу илүү амжилттай сайн болвоо гэдэг дээр суралцагчдыг хөгжүүлэх тал дээр маш жигд анхаарч олон хүүхдийг хамруулж хүүхдүүдийг ингээд урлагийн үзлэг тайланд явах тэр өөрийнх нь мэдхгүй авьяасыг хүртэл ингээд тайланд явахт нь гаргаад хөгжүүлээ тэр төрлөөр нь оролцуулаад энэ бодол ингээд хүүхдийг нэг бүрчлэн хөгжүүлэх тал дээр маш их анхаарсан байна гэж ярилцлаа. За мөн гадаад харилцаа бол илүү сайжирсан. Анх тайланд явдаг байсан бол тайланд явсан хүүхдүүд маань илүү амжилт гаргаад Америк явсан мөн түүн дээр хамтраад эцэг эхчүүдийн хүртэл хамтдан ингээд хүүхд чинь ингэж хөгжиж ийм юмд оролцож ийм амжилт гаргаж байна гэдгийг хүртэл эцэг эхтэн хүртэл харуулж эцэг эхийг хүртэл хамруулсан гэж бодож байна. За энэс одоо нөгөө сурагчид олон улсын конференцэд оролцсноос болоод эцэг эхчүүдийн оролцоо маш их сайжирсан. Хүүхдэд тэнд оролцуулахын тулд ингээд бүтэн зуны туршид бэлдэх, хүүхдэд чадахгүй зүйлд нь тусалж өгөх, эд материалаар нь хангах гэд маш олон зүйлүүдээр эцэг эхийн оролцоо. Тэгээ хүмүүс сургуулиас зохиогдож байгаа сургалтын үйл ажиллагааг ингээд бүх эцэг эхүү хамруулж оролцуулдаг. Энэ нь сургуультайгаа эцэг эх хүүхэд нь хамтдаа хөгжих боломжийг олгож байгаа гэж харж байна. Дараа нь ингээд багш ажилчид ажлын байран дээрээ хөгжих тийм боломж бий болгодог. Яагаад гэвэл бид нар ингээд сургууль дээрээ суралцж байна, бие биенээсээ суралцж байна. Энэ жил хэд ингээд компьютерыг бүгдийг ингээд шинжилээд шинжилсэн энэс болоод ингээд багш нарын маань бас ингээд нөгөө компьютер дээр ажиллах чадвар сайжирсан. За мөн тодорхой хэмжээний сургалтуудыг ээлж дараалтаагаар явуулж байгаа. Энэ нь болохоор багшийг ажлын байранд хөгжих том боломж болж байгаа гэж харж байна. За мөн гадагшаа явах сургалтуудад бол багш нараа ээлж дараалан оролцуулдаг. За хоёрдугаарт нь таны сэтгэл хангалуун байхад ямар хүчин зүйлс нөлөөлж байна гэдэг. За ер нь хүн ингээд ажилдаа баяр хөөртэй ирнэ гэдэг бол хамт олонны уур амьсгал байдаг гэж боддог. Тэгэхээр ингээд өглөө ингээд ядарч байсан ч гэсэн заа сургууль дээр очие гэдэг ингээд босч байгаа нь тэр хамт олонны уур амьсгалд орчин нэрийг сайн сэтгэл хангалуун байдалд хүрэж байна гэж бодож байна. Дараа нь сургуулийн удирдлагын менежмент, удирдах арга барил, төлөвлөлт, багш бүрийн итвэх мөн чармайл энэ бүхэнд нөлөөсөн. Яг л сургуулийн ажил нь товч өгөө тодорхой календартай ямар юм хэдэн сард юу хийх ёстой, хэн оролцох ёстой, ямар үр дүнд хүрэх ёстой гэдэг бүх зүйл тодорхой байдаг учраас энэ тухай хүн гээд ажиллаа яг эрэм дараатаагаар хийх боломжийг мөн тэгээд тэрийг товч тодорхойгоор эцэг их болон сургуультай тайлгнад энэ ажлын үр дүнд маш их нөлөөлдөг гэж бодож байна. За мөн хичээлийн төлөвлөлт, хөтөлбөр, бусад үйл ажиллагааны төлөвлөлт ил тод нээлттэй байдаг. Хин ч ирээ суусан болдог эцэг их оролцдог сурагчид оролцдог, багш нар оролцдог гэдэг ингээд бүгдээрээ нийлж оролцдог учраас энэ бол нийтэд ил тодорхой товч байдаг гэж бодож байна. Тийм тэгээд энийг бол ингээд эцэг эхчүүдийн нээлтгээр Facebook группээр ингээд тавьдаг. Дараа нь нөгөө хүүхдүүдийн ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж түүнийг ингээд хүлээн зөвшөөрдөг. За тэгээд хүүхдийн үн цэнийг мэдрүүлдэг. Чи цорын ганц шүү. Чи цорын ганц учраас чи бусдаас ялгаатай, чи бусдаас үн цэнтэй, чи ингээд бусдад адил байх албагүй гэдэг ийм үзэл баримтлалаар ингээд хүүхдүүд өөрсдөө мэдэрдэг, өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг. Тэгээд мөн багш болгон тухайн хүүхэд дүртэй онцгойлон, тусгайлан онцлог гэдгийг бас хэлж өгдөг учраас хүүхдүүд маань ч гэсэн хичээлд ирэхдээ баяр хөөртэй би ингээд одоо бусад сургуулиас ялгах онцлог бол би ингээд мэдээж нийгмийн гарлаараа ч юм уу амьдралын боломжоор ялгагдахгүй би бол бүх зүйлээс тусдаа цор ганц гэдэг үн цэнийг мэдэрдэг. Тийм орчинд байгаа болохоор хүүхдүүд маань сурах үйлдэл ингээд сэтгэл хангалуун хичээлдээ сурах хүчиндээ сэтгэл хангалуун байдаг гэж бодож байна. За манай хамжилтыг бол ингэж ütсэн. Нөгөө Азийн хүүхдүүдийн олимпиадад оролцдог тэрийг бичсэн. Энэ ихшигт давхардуулж яриад яах вэ те? Энэ дээр шүү. Бусдыгаа сонсоор багш микрофоноо жоох ойрхон байна. За амжилтыг бид нар яг эхнийх нь бол ихшигтэй бас адилхан тэр юуг авсан. Олон улсын Азийн хүүхдийн нөгөө наадамд явдаг. Энэ дээр хамгийн гол нь хүүхдүүд
жилээс жилд бүр олон төрлөөр өөрсдөө сонгоод тэрнийхээ дагуу маш шаргуу бэлтгэж байгаад оролцож байгаа. Энэ бол амжилт. Бас хүүхдүүдийн сонирхол нэмэгдэж байгаа. Энд бэлтгэж байгаа учраас хүүхдүүд өөрсдөө ч өгч байгаа, багш нар ч гэсэн өгч байгаа. Тэгээд дандаа нэг амжилт гаргаж байгаа. Тэдний урмыг улам сайхан сэргээдэг гэж бодож байна. За ингээд зөвхөн Азиудад төдийгүй Америкт явсан, одоо дахиад явах гэж байгаа олон улсад. За ингээд гадаадд явж бас багш нар нөгөө сургалтанд суудаг, хамрагддаг. За энэ бас амжилт гэж бодож байна. За багш ажилчид болон мэргэжлийн багш нарын тоон нэмэгдсэн. Энэ нь бол маш талархууштай. Яг тэгвэл нөгөө нарийн мэргэжлийн багш нар гэдэг чинь зөндөө хэмээг хүүхдэд сургаж байгаа, хүүхдүүд ч гэсэн сэтгэл хангалуун байгаа. За эцэг эхийн зүгээс бол гэсэн эрэгтэй багш ганцхан галаа гэдэг багш байсан. Одоо харин олон эрэгтэй багштай болсон сайхан байна гэсэн. Тэгэхээр эрэгтэй багш нар бол ийш тийшээ явж огт болохгүй. За тэгээд энэ сургалтыг өштэй эцэг их багш нар бас хүүхдүүдэд чиглэн явуулдаг нь маш талархууштай сайхан байсан. За гуруулсан гэрээ бас манай ээж санал болгосон нөгөө энэ эцэг эхчүүдтэйг ингээ хүүхдтэйгээ багш нартайгаа уулзж байгаа энэ их сайхан арга хэмжээ гэж. За залуу багш нарын нээлттэй хичээлийн ур чадварын уралдаанд явагдсан. Энд бас нөгөө багш нар чинь ингэж зөв зүгээр заачихгүй штэ. Өөртөө байгаа чадвараа бүх багш нартаа сурагчдаа харуулж байгаа. Энэ тэгэхэр зэрэг багш гэсэн хөгжин сэтгэн бодно залуу хүмүүс тийм ээ. За энэ ийм сайхан амжилтууд. За тэгээ олимпиад уралдаан тэмцээнүүдэд бас оролцдог болсон шүү дээ. Ер нь бол мэрэгчлийн. За энэ. За одоо сэтгэл хангалуун байдаг дээр юу гэсэн бэхээр нэгдүгээрт манай ээж ийм санал гаргасан. Христэд итгэгч багш нарт хүүхдтэй өгч хариуцлаж байгаа учраас маш сэтгэл тэнгэр сайхан байдгаа гэсэн. За хоёрдугаарт нь сурагчдын нээлттэй байдал. Тэр нь юу гэхээр манай ямар ч сурагчдаас ямар ч хүн ирээд юм асуусан хизээж төгдөрөхгүй цоглог дуугаар баяр хөөртэйгээр гар хөлөө хөдлөж байгаад ирчдэг тийм ээ. За энэ байна. За бас манай сургуулийн нэг сайхан юм бол гараас гарт. Яг одоо багангийн хүүхдүүдийг бол заавал гэрээс нь хүн ирэхээр жижиг багш нар хүүхдүүдэд танихгүй бол ангийнх нь өгчөг дуудаж байгаа. Энэ хүн авах гэж байна зөв буруу юу гэж байгаа өгдөг. Энэ бол хүүхдийн төлөө хийж байгаа, эцэг эхчүүдийн төлөө хийж байгаа. Бидний ажлын нэг үр дүн гэж бодож байгаа. За дараа нь өдрийн хоол их гоё гэж байна. За дараа нь багш нар Ахмад залуу гэлтгүй бүгдээр хоорондоо маш чөлөөтэй нээлттэй ярилцдаг энэ их амжилт юм аа. За янз бүрийн дугуйлан явуулж байгаа нэг сайн юм аа гэж. За зөвхөн сургууль явуулаад зогсохгүй амьдрах ухаанд сургаж байгаа мэрит худалдаа гэдэг бол маш сайн юм аа. За дараа нь эцэг эхчүүд багш нартай хамтарч ажилладаг. За энэ бол олон зүйлээр харагддаг шүү дээ ер нь. Багш нартай яриад саналаа хэлээд багш нэг юм байна. Тэгээд багш тэрэнд нь хариулах юмд орно хариулчин хэрүү одоо бидний эрх мэдлээс ирсэн юм байх юм бол удирдлагуудаа хандна. За ямар ч үед өвчтөй чөлөөтэйг заавал багшид мэдэгддэг бүр уламжлалцсан тий. За ийм сайхан сэтгэл хангалуун байх үндэсүүд байна. Баярлалаа. За бистega сонсороо манайхан. За манай гадаад багш нар болон эцэг эхийн төлөөллийн ширээнээс хамгийн нэгдүгээрт яг амраа багшийн зүгээс санал болгосон зүйл бол sustainability буюу яг тогтвортой байсан. 7 жилийн турш энэ хөтөлбөрөө ямар ч лсэн шантрахгүйгээр хэрэгжүүлээд 7 жилийн турш сурсан ч хүүхэд байгаа. Тэгээд бас нөгөө нэг суурийг нэлээд сайн тавьсан. Одоо яг суур бол одоо яг ингээд юу гэх юм бас бат тавигдсан гэсэн утгаар энэ хөтөлбөр бол ямар ч лсэн хөрсөндөө ингээд суудсан цаашдаа ч гэсэн өргөжлүүлэх яг бүрэн боломжтой өргөжлүүлсээр л явах болно гэдгийг нэгдүгээрт онцлсан. Хоёрдугаарт нь болохоор ерөнхийдөө нөгөө нэг яг амжилтан дээр бол зан чанарын өөрчлөлт нэлээд их хүүхдүүдэд ажиглагдаж байгаа. Хүүхдүүд одоо зан чанарын хувьд бол ингээд нөгөө нэг бусдад хүндлэлтэй тий бусдыг нэгдүгээр өөрөөсөө дээгүүр тавьдаг гэсэн утгаар одоо тийм өөрчлөлт болсон. Тэгээд сэтгэл хангалуун дээр энтэй холбох юм бол манайх бол хүүхдэд ээлтэй одоо дээрлэхэлт юм харьцангуй бага тийм сургууль болсон гэсэн утгаар ингээд нөгөө эцэг эхийн зүгээс бол маш тийм
гоё комент ирж байна. Тэгээд дараагийнх нь болохоор бол ерөнхийдөө бид нар SOTA-гийн нэг юм community буюу өөрийгөө таниулах байдал. SOTA-гийн нөгөө community сурагч нарын дунд, эцэг эхүүдийн дунд, бусад нөгөө хамтрагч байгууллагуудын дунд team community үүсгэсэн байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө нэг багш нараа яг бэлтгэж, сургаж, багш хамт олонтой бас болоод явж байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор ерөнхийдөө нөгөө нэг RSC, ASC, ISC гэдэг нөгөө тэмцээнүүдийн яг тийм эерэг нөлөөлөл сурагчдад нөгөө нэг амбиц үүсгэх те ингээд нөгөө нэг урагшаа тэмүүлэх тийм хүчийг үүсгэх юм байгаа. Тэгээд сурагчдын авиас чадвар одоо нөгөө нэг спорт болон урлаг соёл тийм авиас чадварыг хөгжүүлэх тал дээр, гоо зүйг хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа гэд. За ийм нөгөө нэг юунууд одоо амжилтууд тэгээд сэтгэл хангалуун байдал бол сурагчдтай яг хувь хүн гэсэн утгаар нь харьцаж хөгжүүлж явдаг. Тэгээд сурсан пейсүүдээс болон сурсан мэдлэгээс өөрт авч үлдэх чадвар. Тэгээд энд нэг бас нэг яасан юм бол нөгөө нэг сургуулийн байршил төв рүү нүүснээрээ бас ингээ хүүхдүүдийг авчрах, зөөх, юмд хамруулах явдал бас нэлээд сайжирсан. Тэгээ SOTA-гийн хичээл англи хэл дээр ялангуяа ордог учраас энэ бас хүүхдүүдэд тийм орчныг бүрдүүлж байна гэсэн. За баярлалаа. Тийм байна уу. За би эцэг эхийн төлөөлөл байна. За манай багийнхан болохоор нэгдүгээр асуултанд болохоор олон улсад амжилт гаргасан жил ирэх тусам одоо сайжирч байгааг бол харж байна гэж одоо манай ширээний маань хүмүүс хэлсэн байна. За эрхчлөөтөө бас байгаагаа илэрхийлж байгааг бас харсан. Эрхчлөөтөө гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүд одоо өөрийгөө илэрхийлэх тал дээр айгүй эрхчлөөтөө байна гэдгийг харсан байна. За энэ юу лээ? Ингэж юм. Оюуны төвийн нөгөө сургуулийг одоо энэ SOTA хөтөлбөр эхлэхээс өмнө бас байсан. SOTA хөтөлбөр эхэлснээс хойшооч ингээ энэ хоёр үед байгаа. Энэ үеийг ингээ харах юм бол хүүхдүүдийн нөгөө сайн зан чанар нь энэ сургууль соёл болж суулгагдсан байгааг суугдсан байгааг олж харсан. SOTA хөтөлбөр бол яг хүүхдийг төвшнгөөр нь одоо ингээ сургадаг. Яг чадварынхаа дагуу ингээ өөрөөгөө олж мэдээд ингээ сурах боломжийг өгдөгөр маш сайн даваа талтай гэсэн байна. Улсын стандартыг дагаж мөрддөг. Сонгосон хөтөлбөрөө одоо яг хамт авч явдаг нь бол одоо маш сайн даваа талаа гэж одоо манай багш хэлсэн. Улсын сургуульд бол одоо сонгосон хөтөлбөрөө одоо зөвхөн хэрэгжүүлэхэд зарим нэг хичээлүүд орхигдд юм байна те. Харин манай энэ сургуулийн хувьд болохоор бүгдийг одоо ингээд зэрэгцүүлээд явж байгаа нь маш том чадвар байна. За олон улсын түвшинд гарч ирсэн. За энэ олон улсын түвшинд гарч ирсэн шалтгаан нь болохоор гурван гэрээний одоо үр нөлөө байна гэж багш маань ярьсан. Би бас яг энэ дээр бол яг тийм байна гэж эцэгчүүд бид нар бас үлийн зөвшөөрч байна. Энэ гурван гэрээ бол үнэхээр одоо маш чанартай өр нөлөөтэй сургууль юу хийж байгааг ээж аваад бид нар аюу сайн ойлгодог байхгүй юу. За тэгээд нэг хүн маань багш маань болохоор хүн төвтэй буюу хүүхэд төвтэй хүүхэд дээр илүү төвлөрч анхаарал тавьдаг. За маань болохоор манай ширээ ганц аав байна. Яс суртахуун зан чанарын сургалтыг маш сайн ингээд зааж байгаа нь маш сайн. Тэгээд бас өөрөөсөө багш нар энэ яс суртахуун зан чанараараа бас сайн манлайлан үлгэрлэн дагуулж байгаа учраас хүүхдүүдийн бас ингээд зан чанарт бас их нөлөө үзүүлж байна гэж ярьсан шүү. За миний хувьд болохоор хүүхдээ бас энэ сургуульд оруулаа тий. Юу н амжилттай байваа гэдгийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд юу харсан мэлээр асын хараабаа зорилго руугаа үнэхээр явдаг юм байна. Заримдаа энийг урайл ууцсан шиг тавьчаад ямар ч асын хараараа тавьсан үгнийхээ төлөө яг гүйцэтгэдэггүй тийм албан байгууллагууд их байдаг шүү дээ. Харин манай оюуны төвийн хувьд яг энэ алсын хараа зорилго руугаа бодитоор алхамаар өргөшөөлж хүүхдүүдийг олон улсын түвшин рүү бас ингээ байлдан дагуулж аюу олон амжилтуудыг энэ богино хугацаанд ингээ харуулсан. Тэгээ миний хувьд бол энд бол маш их амжилттай байсан гэж хэлмээр байна. За асуулт 2.
бид нар болохоор юунд сэтгэл хангалуун байхад ямар хүчин зүйлсүүд нөлөөсөн бэ гэвэл нэгдүгээр алсын хараа нөлөөсөн гэж бодож байна. Хоёрдугаар багш нарын алсын харааныхаа төлөө хүүхдүүдэд хайрлаж байгаа байдал. Бас багш хамт олон айгүй энгийн даруу тэгээд бас харилцаа холбоо их ингээд нэгтэн байгааг авч харсан. Тэгээд эцэг эхчүүдтэй багш нар маш тулж ажилладаг. Би бас ийм сургуулийг урд нь бол мэдэхгүй байгаа. Миний том охин бас дунд сургууль сурж исэн. Ер нь бол нийгмийн сургуульд ийм харилцаа их муу байдаг. За тэгээд бас нөгөө нь яг цогцоор нь ажиллаж байна. Мэдээж гүйцэд төгс биш ч гэсэн ингээд цогц зүйлийнхаа төлөө ингээд маш ингээд гайхалтайгаар хийж байгааг харсан. Эрүүл хоол, эрүүл амьдрал, бас эрүүл харилцаа, тэр эрүүл мэнд хүүхдүүд маш аюулгүй орчин байна. Ерөөсөө тэр айх, сандрах, бие барих юм байхгүй наа. Тэгвэл энэ сургуулийг алсын харааныхаа дагуу бас үнэс зүйлсээ айгүй тийм буулгаж өгч юм шүү дээ бодит байдал дээр. Тэгээ хүүхд маань ингээд маш ингээд эрх чөлөөтэй амар тайван ингээд сургуульд явах айгүй дуртай байдаг. За энэ зүйлд нь болохоор саний зүйлүүд дурдсан. За нэг багш маань ээж маань болохоор суурийг нь маш сайн тавьж өгөөд өдрөөр одоо ингээд тоосгуудаа ингээд өөрч байгааг харж байна. Хүүхэд маань ингээд маш их өөрчлөгдөж байна. Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэнч бусдын нөлөөнд автдаггүй, тууштай хүн болж байгааг хараад талархаж байна гэж хэлсэн байна. Баярлалаа. За баярлалаа.